сүү цагаан эдэг бол одоо 5,000 жилийн тэртегээс Монгол хүмүүс аль хэдийн хэрэгэлдэг байсан байна гэдгийг тогтоосон. Танаа сүү цагаан эдэг чинь одоо бактеритай юу гэж тэгс чинь малчт маань байхгүй манайх айгүй цэвэрхэн гэж байгаа байхгүй юу? Бактерийг муу гэж бодсон байгаа байхгүй юу? Бичил бит болохоор харагдахгүй. Тэгэхээр хүн болгон мэдхгүй. Тэгээ сүү болвол бидрийг ингээд эргэн тойрон байгальтай холбогддог хүнс байхгүй юу? Тэгээ эсгэлэн амт ч өөрөө бас айгу давуу талтай амт байхгүй юу? Одоо чи эсгэлэн амт гэж бодохоор ингээд шууд шүсчин гоож байгаа зү. Яг тэгэл шүс гоожин гэдэг чинь шүд ирүүл байх. Тэг шүлс чинь өөрөө зүгээр шингэн биш дотроо ингээд бактерийн эсрэг янз бүрийн юм ялгаруулж байгаа. Цагаан эдний хүнсийг амьд хүнс гэдгийг хараа шууд мэддэг. Яг дөнгөл тэр чинь нэг хэлбэрээрээ байгаад байдгүй шүү дээ. Эсэн, саган, тийм уудан гэдэг чинь амьд хүнс. Болно болохгүй гэхээсээ илүү зүгээр л зохистой хэрэглээ гэдэг л юм аягүй чухал байхгүй. Болно болохгүй ерөөсөө биш. Тэг болно гэж байгаа хүнсийг хит их хэрэглээл ирвэл болохгүй л болно шүү дээ. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг. 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5,000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За манайхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид энэ удаагийнхаа дугаараар маш сонирхолтой зүйлийг ярина. Тэгээ би бол энэ үнтэй ярихлаар яадаг вэхлээр их сонин содон мэдээлэл авдаг. Тэгээд авсан мэдээлэл нь надад ямар үр дагавартай байдаг вэхлээр хишиг буян орж ирж ингээд сайхан мэдрэмжтэй үлддэг болохоор энэ хүний нэр нь сонин хишиг гэдэм болов уу гэж би дараа нь боддгийн. Тэгээ та бүхний сайн танил болсон Монголын хоол зүйчдийн холбооны тэргүүн, за мөн шүтээсийн менежментийн сургууль дотор байдаг Тан лабад зөвлөх хийж байгаа доктор Сонин Хишиг маань ирсэн байна. Танд сайн уу? Баярлалаа. Сонин сайхан юу байна да? Сонин сайхан бас байна. Зөндөө байгаа тий. Тэгээд бид ээлжид нэг дугаараа тантай хийхээр шийдсэн маань. Ер нь бол яг уу ингээд сүүлийн үед бид нэр айлуулах манайхны амьдралд хэрэгтэй зүйлийг хэлж өгөөд тэгээ хэлсэн зүйл нь амьдралд нь үр нөлөөгөө өгөөд хин нэгний амьдралын чанар сайжрасаа л гэж хүсэж зорж хийдэг шидэ. Тэгээд бид олон төрлийн мэдээллүүд өгж байгаагийн дотор бол яг уу бид нар нөгөө өөрсдийнхөө удирдах чадах зүйлсийг буюу хоол хүнсэндээ яаж анхаарах юм бол бид нэр одоо ямар үр нөлөө тэгээ ямар эрсдлүүдээс өөрсдөө хамгаалж чадах юм бэ гэдэг сэдвээр ярилцлаа л да. Тэгээд тэр дотор яг уу одоо ингээд ийм сүүлийн үеийн арга барилуудыг сонсхолоор юу ч хэрэгжилж идэж болохоо болцсон юм шүү. Гэтэл нэг хэсэг нь энэ тал руугаа шуурал. Тэгээд нөгөө эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй болцсон байгаа хүмүүсийн тухайд ярьж байгаа сэдвийг дийлэнх олох маань буюу за эрүүл байгаа хүмүүс нь сонсчоод бас жоохон бухимдах. Тэгээд тэр мэдээллээс улбаатаагаар энэ чинь хүний толгойд нөлөөлж штэ. Тэр зүйлийг хэрэгжилж явахдаа за энэ одоо намайг болж байна. Тийм болохоосоо тий хорлох үедээ гэж бодох ч юм уу тий. Гэх зэрэг хүний амьдралд бас жоохон муугар нөлөөлж болох зүйлс байна. За тэгэхээр бид нэр ямиг олон талаас нь харах. Тэг хүн болгон ялгаатай гэдгийг ойлгох гэх зэрэг ийм суур юмнууд руу дахиад орохгүй болохгүй тий. Тэгэхээр бид уран цаг ирж байгаа энэ үед тогтмол хэрэгэлдэг зүйлс дээр дахиад нэг анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн учраас таны хийсэн судалгаа болон бидний зан төлөвт байгаа одоо энэ зуршлуудаас яавал бид нэр
эерэг нөлөө буюу үр дүнд хүрэх юм бэ гэдэгт тэр мэдээлэл хүргье л гэсэн зорилготойгоор энэ дугаараа хийж байна гэсэн. За дахин оролцож байгаа одоо баяртай байна. Баяртай хүмүүс нь бид нэр баг. За тэгээд яг гоо та бол нэг судалгаа хийгээд бүрэн гүйц дуусгасан шүү дээ. За тэр судалгааныхаа нэршлиг хоёлаа дахиад нэг сануулад хамтран судалгаанд оролцсон баг хамт олон нэг дурсах уу. Яг гоо тэгэхээр хүмүүс бас марцсан байж магадгүй. Зарим нэг нь энэ дугаарыг дахиад үзчихэж магадгүй. Биш анхудаа үзчихэж магадгүй. Яг үнэн. За тэгээ. За манай баг болохоор dairy culture гэдэг цагаан эдний соёл гэдэг төслийг өнгөрсөн 7 жилийн хугацаанд хийсэн. Тэгээ энэ төслийн гол санаачлагч нь болохоор Макс Планкийн Герман улсын Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэнгийн баг. За тэгээд хамтран хийх судлаач нар нь болохоор Харвард их сургууль. За тэгээ Монголын анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль, нийгмийн эрмэлзэл мэндийн сургууль ингээ хамтарч хийсэн ийм судалгаа байгаа. Тэгээ энэ судалгааны хүрээнд бол яагаад бид нар энийг хийх болсон бэ гэхээр анх гол зорилго нь болохоор монголчууд ийм сүү цагаан эдэний хэрэглээ айгүй өргөн тийм ээ өргөн хэрэгэлдэг олон төрлийн сүү цагаан эдээ хэрэгэлдэг мөртлөө генетикийн түвшинд сүүний лактоз задлах чадвар одоо бага байх магадлалтай юм. За тэгвэл яаж одоо сүү цагаан эдэний төрлийн хүнсийг шингээд юм бэ гэдэг асуултанд хариулт хайгаад энэ судалгааг эхлүүлсэн. Тийм. Тэгээ үр дүнд нь бол ер нь бол бидний таамаглал бол монгол хүнийг эцсний бичил битний орчин өвөрмөц юм аа. Тийм болохоор сүү цагаан эдэг шингээх одоо нөхцөл нь болд юм байна гэдгийг л нотлохыг зорьсон. Тийм. Өвөрмөц гэдэг маань бусад бүс нутагт амьдарч байгаа хүмүүсээс илүү одоо ямар чанартай байна гэдгээ та хүн өвөрмөс гэж тодорхойлж байна. Ер нь бол яг хүний нөгөө гидсний бичил битний орчин болвол амьдрал ахуйн орчны бичил битнээс гадна хоол хүнсний хэрэглээ аягүй чухал нөлөө үзүүлдэг байхгүй яа гэвэл хүний гидсэнд байж байгаа бичил битнүүд юм чинь те амаар орж байгаа хоол чинь ингээ гидсээр дамжиж явсаар хагаад бүр эцсийн тэр бичил битнүүд амьдардаг газараа хүрэхээр тэдний бас давхар хоол болдог. Тийм. Тэгэхээр монголчуудын хувьд одоо өвөрмөц шин чанар байна уу гэвэл байна. Тэгээ тэр шин чанар нь яалтж байхгүй одоо энэ сүү цагаан эдээ тэр дотроо эсэг тэ цагаан эдэний хэрэглээтэй холбоотой байна гэдэг нь бол харагдсан. Тэгээд саяхан бас нэг Казахстаны хоол зүйчтэй Казахстанд ер нь хоол зүйчээр мэрэгшсэн бүсгүүтэй ярилцсан л да. Тэгээд яг уу тухайн хүний хэлж байгаа өнцг нь үхрийг ахуудаа хэрэглэж эхэлсэн хугацаанд одоо хизээ хожим учраас үхрийн сүүнээс үхрийн сүүнд дасан цогцох чадвар муутай байх магадaltaй гэсэн зүйл хэлж ийсэн. Тэгээд тухайн хүнийг тэгээ хэлэхэд нь хөөх яг нөгөө өөрийнх нь өнцөг бол бид өвөг дээцээ хэрэгжилж исэн зүйлийг л хэрэглэхэд нэг одоо бид сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэдэг зүйлийг хэлээд тэгээд өхрийн сүүн дээр очисон. Тэгсэн чинь тийм зүйл хэлэхгүй юу. Тэгээд тэгэхээр чин бид нэр хэр олон жилийн тухайд ярьж байгаа вэ гэд бодоод үзэхлээр бас сонин тоонууд гарч ирж байгаа юм л да. Тэгээд энэ дээр таны одоо өнцөг бөгөөд таны судалгаанд энэ хэсгийг нь хамарч үр дүн гаргахтаа юу гэж гарсан байт юм бэ? Ер нь бол яг хуу малыг гаршуулах те үйл ажиллагаач гэж те одоо энэ явцыг тогтоохын тулд бид нар яг ингээд малыг гаршуулад тэр дотроос сүүгийг ингээ хэрглэж байгаа гэдгийг тогтоохын тулд бас их бэрхшээлтэй байсан л да. Өмнө нь бол археологийн олдруудаас жишээлбэл сав суулган дээр үлдсэн те хүнсний зүйлийн үлдэгдлүүдийг тогтоогоод за тэгээд ийм юм идэж уудаг байсан байна гэд мэддэг байсан бол одоо сүүлийн үед болохоор биотехнологи маш өндөр хурцтай хөгжсөний ачаар хүний шүдэнд наалтсан хэсгүүдийг судлаад тэр дотор ямар одоо хоол хүнсний зүйлүүд байх боломжтой байна гэдгийг тогтоодог болсон. Тэгээ манай судалгааны энэ багийн тэр Макс Планкийн болон Харвардын судлаач нар бол тийм аргыг бас өөрсдөө нөгөө шинжилгээ ухааны аргыг зохиосон байхгүй юу. Тийм. Тэгээ тэрнийхээ үрээр бол ер нь бол Монголын газар нутгаас олдсон тий эртний хүмүүсийн одоо булшинд байгаа тэр эртний хүмүүсийн олдураас шүднийх нь тогтцоос нь авч үзэхэд сүү цагаан эдэг
бол одоо 5,000 жилийн тэртегээс Монгол хүмүүс аль хэдийн хэрэгэлдэг байсан байна гэдгийг тогтоосон. Тэгээд тэрийг бас ямар малын сүв вэ гэж наривчилж болно. Тийм тэгээд он цагийн дараалалаар авч үзэх юм бол одоо жишээлбэл өөрийн чинь асуултаар үнэний сүв гэхэд бол бид нар бас тэр үеэс л хэрэгжилж ирсэн байгаа. Тийм. Тэгээ ер нь бол би одоо саяны тэр Казахстаны судлаачтай бас нэг санал нийлэхгүй байна. Тийм. Яг тэгвэл одоо Монголын тал нутагч ямар өргөн билээ дээ те. Бид нар ч одоо нэг уултай, устай, одоо жүнгэлтэй ч гэдэг юм тийм газар байсан бол ингээд модносоо жимснөгөө түүгээл идэл амьдрын шүү дээ те. Гэтэл чин Монголын тал нутгаар ч одоо ингээд мориор давхид хэдэн өдөр болох те. Тийм тал газар хүн оршин тогтнохын тулд хамгийн нэгдүгээр хоол хүнс. Тэ бид нар ууланд гарч ан хийхин тулд бүр хэдэн 10 км явах болох нь шүү дээ. Эсвэл одоо ийм эртнээс уур амьсгалтад бид нар газар тариалан хөгжүүлэхэд бас их хүндрэлтэй. Тэгвэл хүмүүс яаж оршин тогтнодог байсан юм? Юу идэж уугаад энэ дээр амьдраад болоод исэн гэсэн асуудал гарч ирнэ үстэй. Тэ. Тэгэнгүүт хамгийн сайн хүнс бол яалтч байхгүй сүү болж байхгүй. Яг тэгвэл тэр тал дээр байгаа өвс ногоог чинь мал идээд сүү болгож хувиргаад бидэрт үгэн штэ. Тийм. Тэгэхээр энэ бол яг нөгөө аварсан бүтээгдэхүүнүүдийн. Тийм. Энэ олон одоо улирлууд штэ тий. Энэ олон улирал чинь бас амаргүй тий. Амаргүй штэ. Энд чи өвөл ямар бэлээ юугаа түүж итгэвдэ тий. Юугаа агнж итгэвдэ гэл ингээл асуудлууд байна штэ. Тэгэхэд сүү цагаа идэ бол үнэхээр одоо нүүдэлчдийн цөм гол хүнс байсан тодорхой байхгүй юу. Одоо бид бас нэг сүүлийн үед байгаа нэг хэцүү зүйл нь энэ байна л да. Сүүг сайн одоо сүү хүний биед хэрэгтэй бөгөөд сүү малаас гарч байгаа энэ сүүн бүтээгдэхүүн чинь шимт ижилтэй аль хизээний батлагдсан ийм гайхалтай одоо бүтээгдэхүүн гэдгийг хэлжлээ шүү дээ. Гэтэл зах зээл дээр худалдаалагдж байгаа сүү болон сүүн бүтээгдэхүүн за тэгээд тараг гих зүйлс нь хийж байгаа арга барилаасаа хамаарат яг бидний хэлээд яриад байгаа энэ чанартай бидрийг аварсан энэ бүтээгдэхүүн байх нь одоо биш юм шиг те болцоод байна. Тэгэхээр танаас сонсохыг хүсэж байгаа зүйл нь сүү болгон бит хоёрын ярьсан сүү биш байна гэд үзэх юм бол бид яаж ялах хэвээр тэр дотор нь юу н өөр байгаа болоод хүний бид тэр илүү давуу нөлөөгөө үзүүлдэг. Харин тий сүү болвол бас айгу юу хүнсээ одоо юу гэмдэ одоо бидрийг ингээд эргэн тойрон байгальтай холбогддог хүнс байхгүй яг тэгвэл тэр сүүгийн чинь саахын тулд за мал газартаа харьцсан байна тийм үү хүн малтай харьцсан за тэгээд тэрүүгээр дамжуулаад бид нар ингээд байгалийн маш олон зүйлийг шингээгээд хүн дээр очиж штэ тийм ээ байглаас тасарсан тийм хүнс биш байхгүй юу. Тэгээд тэрийг бид нар юугаар харж болох вэ гэхээр жишээлбэл малын сүү маш олон төрлийн одоо бичил битнүүдтэй байдаг. Тэ? Малынхаа бичил битэн, хөрш шорооныхоо бичил битэн, саажаа хүнийхээ бичил битэн гэдэг ингээд маш олон одоо нөгөө эколог гэж ярьдаг шүү дээ. Тэрийг чинь бүр яг нэгдсэн байдлаар агуулж байгаа зүйл бол яалтч байхгүй сүү байгаа байхгүй юу. Тий. Тэгээд тэр зүйл маань бас нэг талаараа сайн боловч нөгөө талаараа одоо жишээлбэл бид нар ингээд ийм завгүй амьдралын хэв маягтай энэ орчин үед ингээ хэрэглэх гэхлээр хурд муудна. Тий. Тэгэхээр тэрийг чи одоо муудуулахын тулд олон төрлийн тий ингээ ариутгалын арга марга гэл ингээл ашиглаад амьд биетэй л цөөхөн болгож байгаа юм байна. Тий шүү дээ. Тий. Тэгэл хэрэгжилж байна л да. Тий. Тэгэхээр нөгөө хотчхийн нэг муу сул тал дээр шүү дээ. Ихээр байлгаж болохгүй. Тийм. Тэг болдог бол зүгээр мал дээр малтайгаа хамт хотод амьдрмаар юм шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Саяхан нөгөө нэг сошиал дээр нэг тим явж исэн шүү дээ. Финляндийн хүүхдүүд нөгөө нэг юу лээ газар шороон дээр ингээд ийм тоглоомын талбайны нэг одоо манайх чинь нэг юм хуванцар юмар бүрээл нэг зөвлөвчтэй тоглоомын талбай. Тийм тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүд айгүй харшилтай. Тэгэнгүүт тоглоомын тал тийм юм болоод шороо болгоод
нэг дээр үед бид нар шороотойгоо гоё хутгалдаал тоглодог гэсэн шүү. Тэгээд тоглосон чинь хашил нь одоо эдгэрч ийнаач гэдэг юм уу. Тэр чинь л угаасаа байгаль ихтэйгээ ингээ харьцаж байгаа. За тэр дотор нөгөө олон бичил битнүүдийн энэ ертөнцид бид нар бас холилдож хутгалдаж байгаа болохоор айгу тархлаа нэмэгдэж байгаагийн нэг хэлбэрэлтэй. Тий. За тэр харуу манайхаа дахиад нэг удаа улирлан нэрж байгаа болохоор сануулчих. Үр хүүхдүүдэд энэ зун айлуулах агаар салхинд гарахтаа зүгээр гэрээсээ гаргаад гадаа тоглуулах биш, хотоос гаргаад шороон дээр өнгөрүүлээд тэр аваар ер нь малын бууцан дээр аваач нэг хэсэг байлгахад тийм. Яг үнэ шүү дээ ер нь л тийм. Энэ бол саяны хэлээд байгаа. Харшил гэж ёо тэр харшилтай хүний хажууд байхад ямар харамсалтай болохыг нь хардаг шүү дээ, тийм. Энэний эсрэг хийж болох таны өөрөө шийдээд хийж чадах зүйл энэ вэ. Хүүхдүүдэд айлуулах, малын бустай ойрхон байлгаарай гэж. Би сүүнээсээ тараг руу орё гэж бодлоо. Тараган дээр одоо угаасаа бас илбэг тарагтай болцсон үйлдвэрийн арга болон гар аргаар хийж байгаа тарагнууд байна. Та надаа дахиад нэг сануулад өгөхгүй юу? Хамгийн супер тараг одоо ямар тараг вэ? Яаж тэр тарагтай уулзах уу? За хамгийн супер тараг бол угаасаа малчны хотоос гарч байгаа л тараг. Тий. Гэхдээ яг сүүлийн үед бас ийм юмнууд сонсогдол байгаа. Малчид маань нөгөө нэг уламжлалт те ёс заншлаараа тараг бүрхэн болоод дэлгүүрээс тараг аваад хөрөнгөлөөд тараг гисгээд байна гэж сонсогдоод байгаа тийм. Тэр бол уг нь айгу буруу юу байхгүй юу. Тэг яагаад гэвэл одоо түрүүн би хэллээ шүү дээ. Сүү өөрөө ингээд байгалийн бүхэл юунуудыг те төлөөллүүдийн одоо бичил битний бүрдлийг агуулсан өөрөө. За тэг уламжлалт ахугаар одоо тараг бүрнэ гэдэг чинь одоо сүүгээ нэгдүгээрт хөөрүүлнэ тийм үү? Ариутгах биш байхгүй юу? Хөөрүүлнэ гэдэг чинь нэг тодорхой нэг 95 градус ч юм уу те хүртэл халаана гэсэн. За тэр дотор нөгөө олон төрлийн бактери чинь бүгдээрээ өхгүй тэр халууныг тэсвэрлэнэ. Тийм. Тэгээ дараа нь одоо уламжлалт хөрөнгөөрөө бүрнэ. Уламжлалт хөрөнгө гэдэг одоо бидний одоо саяны дурдсан тэр 5000 жилийн тэртгээс ингээд үеэс үед дамжигдаж те энэ олон байгалийн шалгарлыг давж ирсэн амар мундаг бичил бэлтнүүд тэнд ингээд байж байгаа байхгүй. Тэрүүгээр ингээд жисгэж бүрнэ. Тий. Гэл тэгээ тийм тараг уух чинь л тэгэл хүнд хамгийн л хэрэгтэй хамгийн сайн л тараг л да. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. Манайхан тэгээд би бас хөдөө байгаа хүмүүс яг мал дээр байгаа хүмүүс бидний энэ яриаг сонсох цаа байдаг уу мэдэхгүй байна л да. Гэхдээ болвол малчтаа энийг сануулад хэлчих юм бол нөгөө магадгүй чухлыг нь мэдээгүй зүгээр зуршаад хийдэг байсан зүйлтэй тэр хөрөнгийг бэлтгэхдээ бэлэн дэлгүүрээс аваад хийж байгаа бол тэнд маш том алдаа гарч байгааг ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг бас болвол хөдөө гадаа явахдаа энэ хэсгийг сануулад хэлээдэг бол малчт маань санаатаагаар биш те сэтэл нь бол санаатаагаар биш зүгээр хэлбэршүүлэх маягаар. Тийм. Би энд нэг жишээ хэлэх үү. Бид нар одоо сая дурдсан судалгаагаа хийж байхдаа нэг хөвсгөлийн одоо малчтад ингээд энэ хийж байгаа зүйл чинь ямар чухал үн цэнтэй вэ гэдээ ойлгуулах нэг сургалт хийсэн байхгүй юу. Тэгээ сургалтаа эхлэхдээ манай судлаач нар танаа сүү цагаан эдээ чинь одоо бактеритай юу гэж тэгсэн чинь малчт маань байхгүй манайх айгүй цэвэрхэн гэж байгаа байхгүй юу. Тий. Бактерийг муу гэж бодсон байгаа байхгүй юу. Тэгээд өөрсдийнх нь авчирсан тараг сүүний дээжийг те бид нар ингээ зөөврийн микроскопоор харуулад энэ ингээ айгүй эрүүл мэндэд хэрэгтэй ийм бактериуд та бүгдийн те энэ бүтээгдэхүүн дотор ингээ амьдраад явж идэв шүү гэхэд тийм үг ойлгож байгаа байхгүй. Тийм. Нэрээ энэ нэршил чи өөрөө бас эхлээд буруу тийм тий. Бактери, вирус энтер гэл. Тийш тэгэхээр өвчин гэлтэй. Харин гэтэл энэ бичил биет шүү заяа. Тэгээд бичил биетэн дотроо олуулаа байхдаа мань идэв чи ингээд аятайхан байлгадаг байсан байх нь шүү дээ. Цөөхүүлээ болоод ирвэл бид нар тэгээд ганцаардаад үхдэг байх нь. Бичил биет болохоор харагдахгүй. Тэгэхээр хүн болгон мэдхгүй. Тий. Би
хоол зүүч угаасаа одоо нөгөө та энэ чиглэлд явж байгаа учраас энэ хөдөөний ахуй дээрээс үүсэж байгаа дараагийн бас нэг чухал хоол байна л да. Борц гэж нэг зүйл байна. Энэ борцонд агуулж байгаа уургийн хэмжээ мах хоёрын хоорондох ялгаа ер нь хэмжигдсэн байт юм болов судалгаагаар. Хэмжигдэн штэ. Тэгвэл яг нөө борц гэдэг чинь одоо мах гэдэг чинь 20% уурга гэхлээр үлдсэн тос мос гэсээр ер нь нэг 60% ус байхгүй юу? Мах одоо шинэ мах бол тэ. Тэгээ борц гэдэг чинь тэр 60% усыг л ууршуулж байгаа. Тий. Тэгэхээр чинь уургийн хэмжээ үлдсэн хэмжээндээ айгу их болно шүү дээ ер нь бол тий. Тий өндөр хэмжээтэй. Болно гэсэн. Одоо бас нэг би танаас өмнө асуусан хэсгээ мэд санахгүй. Гэхдээ хариулт нь надад байхгүй байхыг бодоход дахиад асуучих гэж бодлоо. Одоо бүх цаг үеийн манай гэр бүлийн хамгийн супер хоол бол банштай цай байхгүй. За. Говьлтай аймгийн өгшөлтэй банштай цай шүү. За. Ер нь бол маргаангүй Монгол улсад байгаа банштай цайнуудыг ирэмблэх юм бол эхний 1-2 тал явах. Тийм зүйл. Энэгээрээ би бол бахархдаг. Тэгээд банштай цайн бол чухал зүйлс байна те. За борцол түүний нэг нь. Тэнд за мэдээж банш нь байна те. Тэгээд сайхан сүүлний өөх байна. Шар будаа байна. За хослуулж болно. Шар будааг цагаан будаатай хослуулж болно. Хэр хөтгөн байхасаа. За тэгээд сүү гих зэрэг зүйлсөө штэ те. Тэгэхээр энэ нэг комбинацийг хаа нэгтээ бас хүний биед болохгүй л гэж яриад эхэлсэн баггүй. За ер нь бол мах сүү хоёр хослуул ингээд болдгоомаа. Гих зэрэг юу явлаа л да. Мэдээлэл. Тэгээ эн чин манайхан чин бас нөгөө хөвлөлийн мэдээ буюу одоо энэ шинжлэх ухааны тайлбар зүйлсэд итгэхээс илүү амд амьдсан ярианд төрүүлж итгэж олон хүн хэлвэл ортой гэж итгэдэг хүмүүс. Тэгэхээр саяны энэ комбинацн дээр та хувьдаа ер нь юу гэж бодож байна? Хэр зүйтэй зүйл вэ? Би зөв хувийн бодлол хэлээ. Тийм. Надад бол тэр тийм буруу зүйл бол гэж хэлэх ямар ч үндслэл алга. Тийм. Одоо ямар үндслэлтэй буруу гэж би бас ойлгохгүй. Ер нь ямарваа нэгэн юмыг ингэж буруу юм уу зөв гэж няцааж байгаа хүмүүс үндслэлээ айгуу сайн хэлэх ёстой шүү дээ. Тэгээ надад бол тэрэн дээр одоо сүү мах хоёр зогцохгүй ч юм уу тийм ярих юм яг үүндээ бол ерөөсөө чалга. Тийм. Тэгэхээр ч одоо энэ олон жил манай гэр бүлийн эзсэн хоол буруу болох гэдэг шүү дээ. Харин тэгээд яг хоо би ч одоо бас нөгөө шинжлэх ухааны одоо баталгаатай ярьж байгаа зүйл бол биш шүү дээ. Энийг хэлж байгаа чинь нэг гэр бүлийн л эд шууршны тухай ярьж байгаа. Тэгээ муугар нөлөөсөн юм одоогор бол нэг ажиглахдаггүй байгаа. Зүгээр махыг шууд сүүтэй хамт холиод ингээ хэрэглэх нь өөрөө тийм зөв зүйл үшээ гэсэн үнцэг байсан. Тэгэхээр нөгөө нэг эргээд ахуй руугаа буцахад хэрвээ өнөөдөр хүртэл тасан цогцоод байцсан байгаа зүйл бол энэ шалгарцсан л хүмүүс байх гэдэг тийм шүү дээ тий. Би бол бас хүмүүст ингэж хэлмээр идэх байхгүй. Одоо янз бүрийн мэдээлэлд зүгээр эхлээд жоох эрүүл ухаанаар тий логикоор бодоод өгнөх хэрэгтэй шууд итгэхийн оронд тий. Тий. Түүнээс шууд бас хүний мэдээлэлд итгэх гэдэг чинь бас тэр хүмүүсийн нэг одоо юуны төвшин гэж хэлдэг юм дээ. Бас тэрийг л харуулжлаа байх л та. Харамсалтай шүү дээ. Шууд итгэх нь зүгээр харьцуулан дүгнэлт хийх мэдээлэлтэй болчоод дараа нь итгэвэл бас зүгээр баг. Гэхдээ нөгөө манайхан чинь энэ эрүүл мэндэд анхаардаг хоол руу нэг ингэж чухалчилж хараад зөв буруугийн тухай ярьдаг зүйл чинь сүүлийн жилүүдэд л бий болчлоо тий. Гэхдээ энэ бас нэг тийм муу зүйл бол биш. Ярилцахтай бие биентэйгээ. Тийм шүү дээ. Хүмүүс тэр дотроос чинь олон зүйлийг ойлгож авч байгаа шүү дээ. Ер нь бол тий. Түүнээс биш одоо тийм бурууг ницаагаад байгаа юм биш. Ингээ харьцуулж ойлгох талбар бий болж чадчих чухал байхгүй юу? Дараа нь тэр хүн харин өстө жинхэнэ өөрийнхөө нөгөө нэг харьцуултан дээр дүгнэлт хийгээд өөртөө итгэлтэйгээр юм хэлж сурна шүү дээ тий. Тэр олон мэдээллүүдийн дундаас. Юун дээр ааруул эзгийний тухайд ер нь танаа хийсэн судалгаан дотор чи ааруул эзгийг тусгайлан яасан байдгүй. Тусгаалаа авч үзээгүй. Тийм. Тэгтээ ааруул эзхий бол бас одоо үндсэн хүнс шүү дээ бидний тий. Яг тэгвэл хадгалалт айгу удаан тий. Зуны намрын сайхан цагт сүүгээ бид нар чинь ааруул болгоо хатаагаад тэрий чи өвөл хавар
гэд идчихэж штэ ямар ч юм хайтек байхгүй нөхцөлтэй. Тий. Сүүгээ бас идчихэж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгтээ одоо жишээлбэл ааруул гэдэг тарагны ааруул гэдэг тий. Тарга одоо буслахад аарцын шахаад буслахаар ч ингээд тарганы уурган тунцчаад халууны нөлөөгөөр тэгэнгүүт тэр чинь ингээ аарц болж байгаа. Тэгээ аарцаа ингээд өшөө шахаад дээр нь ингээ чулуу молуу тавиад шүүсийг ингээ бүр усын ингээ сайн шахахгүй ус гүйжүүлж байгаад хатааж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тараг өөрөө ингээд бичил битнүүдээр бүрлдэх явцад тарганы уураг тос эднэр чинь ингээд аюу олон хувиралд орцсон байдаг байхгүй. За тэгээд тэр хувирсан уураг тосч мэдэр шахаад хатаагаад ааруул болгож штэ тий. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр зарим одоо шинжлэх ухааны академи өшөө бас өөр судлаачдын хийсэн бас нотлохонууд байд юм байлээ. Одоо ааруул гэхэд чинь жишээлбэл даралт бууруулах пептидүүдтэй уургийн бодистой тий. Тэгэхээр чинь бас ингээд нөгөө бактериудын үйлдэлээр нөгөө сүүний чинь орцууд өшөө бүр гоё функшналтэй ингээд зохицуулах үйлчилгээтэй болсон. Тэрийн тэ бид нар хэрэгжилж байгаа байхгүй тий. Ийм байсан байх нь шүү дээ бас. Бараг тий. Одоо ингээд за хэцүү асуулт гэж би бодож байна. Гэхдээ би танаас бас хувийн туршлагын чинь асуулт. Та бид хоёр бол ааруул эзгий сүү цагаад идэхэд асуудалгүй хүмүүс гэж би бодож байна. Хэрэгжилж чаддаг. Гэтэл ирж яваа үе маань дэлгүүрийн лангуун дээр байгаа дийлэнх олон бүтээгдэхүүний нөлөөгөөр зөөлхөн амттай тэгээд магадгүй халуун ногоо гэдэг зүйл чинь сүүлд орчихсон зүйл. Эдгээр амтыг мэдрэхийг илүүд үзэж байгаа хүүхдүүд байна тий. Тэдэрт нөгөө эсгэлэн амтыг идүүлэн гэдэг чинь нөгөө инээж яхад нь уйл гэж хэлж байгаатай төстөө шаардлага болохгүй байна л да тий. Тэгэхээр энэ дээр одоо хідүүлээ яавал энэ хүүхдүүд рүүгээ энэ нэг хатуу ааруулыг мэрээд идээд тэр шүдэн аятайхан бийчих боломжоор хангаж जैन дээрээс нь саяны им агуулсан байгаа хүнсний бүтээгдэхүүн эдгийг яаж заах вэ? Одоо харин яах вэ? Харин яах вэ? Нөгөө нэг миний дүүгийн нэр хин бэлэгс таны дүү юу мэдэхгүй гэдэг шиг. Тэр айгу хөөрхөн хөвгтэй. Зөвл хариулж байгаа шүү дээ. Амар зөв. Түүхэнд хамгийн зүгээр. Харин тэгээд ер нь бол яг нэг хүүхэд хоолнд оруулах процессээс бас эхэлтийн юм шиг ба. За. Тэнд ямар амт таниулж те хүүхэд тэр амтад дасаж тэгээд тэр маань ирээдүйд бас ямар амтыг таашаах вэ гэдэгт нөлөөтэй юм шиг байна. Тийм. Тэгэхээр одоо Монголын уламжлалаар гэхэд жишээлбэл бор хоолнд хүүхэд оруулахын тулд жишээлбэл тараг өгч шинэ шүү дээ. Тийм. Тараг чинь гоё эсгэлэн амт тий. Тэгээ эсгэлэн амт чи өөрөө бас айгу давуу талтай амт байхгүй юу? Одоо чи эсгэлэн амт гэж бодохоор ингээд шууд шүс чинь гоожж байгаа зү. Яг тэгээд шүс гоожно гэдэг чинь шүд ирүүл байх. Тэг шүлс чинь өөрөө зүгээр шингэн биш дотроо ингээд бактерийн эсрэг янз бүрийн юм ялгаруулж байгаа байхгүй. Тэгэхээр амны хүндийг ирүүл байлгах ингээд эхэлж байгаа штэ бага наснаас нь тий. Тэгэхээр одоо багт нь л эсгэлэн амтыг таниулах л их чухал байна л та. Таниулаад дасгах тий. Тэгээ нэг идүүд энэ бол зүгээрээ гэдгийг яах юм тий. Харин тий. Тэгэхээр эсгэлэн амтыг дарцсан зүйлийг л багаас нь хэрэглүүлэхгүй байх юм биш үү? Одоо наадах чинь бол хамгийн үн цэнтэй зөвлөгөө болох гэдэг юм л да. Шинэ аав ээжүүд. Тэгээ анхан хүүхдээ хоолд оруулахдаа дэлгүүрээс нөгөө бэлэн юунууд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нэг нухаш тий. Нухшууд тий. Тэрнээсээ илүү одоо жишээлбэл ийм тараг ингээл хүүхд хоолнд оруулах чинь ингээд яг хөө төвчээр шаардсан процесс л та. Тэгтэл эхлээл ганц жижигхэн халбаг ингээл долоолгоо штэ тий. Ингээл яванда том халбагаар шилжээл гэдэг ингээ орно. Тэгтээ таргийг ашиглуул уг нь айгу зүгээр штэ. Яг тэгвэл хүүхдийн нөгөө гидсний бичил битэн чинь одоо эхийн сүгээл хүчсэн бол тэгээд эхийн өөрийн бичил битэнтэй тэгээд тэр сүүгээр дамжиж байгаа гэдэг ингээд бас нэг хязгаарлагдмал төрөл зүйлтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд тараг гэдэг чинь өөрөө нөгөө амьд аягүй олон ингээд бичил битнүүд байна гэж байгаа шүү дээ. Бидний хөрш ороо газар юу нэгээд тэрийг чинь ингээд баг багаар таниулахаар хүүхдийн гидс чинь ингээд төрөл зүйлээ тэлээд олон янзын юм боловсруулахад ингээд бэлдэгдэж байгаа байхгүй юу тий. Тэг зарим бас нэг ээж аваад жишээлбэл хүнсний ногоо сайн гэл тий.
Ингээл ногоогоор л хооллоод идэв шүү дээ. Надад бол тэр бас их зохимжгүй юм шиг. Хүүхдийн гиз тэр ногоонд байгаа эслэгийг л ер нь яг хөө гидсний бактери задлдаг л да. Тэрийг ингээд шингээхэд бэлэн биш байдаг байхгүй ер нь. Тэгэхээр гидсний нэг орчны бактерийн төрөл зүйлийг ингээд таргаар те жишээлбэл дамжуулж нэмж агаад дараа нь тэр ногоо аажмаар хэрэглүүлвэл ер нь зүгээр л. Дараа гэдэг нь та жоохон хугацаагийн баримжаа өгвөл. Хугацаагийн баримжаа ихлээр ч одоо 2 наснаас хойш моош. Үгүй. Бас тэр бага наснд нь байж болно шүү дээ. Одоо жишээлбэл бор хоол чинь 6 сараас орлоо гэхэд чинь 8 сараас ч юм уу эсвэл 10 сараас ч юм уу те ингээ багаар. Одоо нөгөө яг том хүн шиг бодоод л ингээл ногоог гэл миксердэл нөгөө янз бүрийн смути хийдэг шүү дээ. Тэгээл өөх гээд байдаг байхгүй юу? Зарим эцэгчүүдийг харж байхад тий. Тэгэхээр хүүхдийн гиз жоохон тийм мэдрэгэл болчтой юм шиг л санагдаад идэв шүү дээ. Одоо янз бүрийн юмд хурдан ингээд одоо юу гэх юм бэ? Мэдрэг гэхэлэр гүйлгэмтгий юм шиг тийм. Манай улсад ер нь ийм хоол хүнсний зөвлөмж байд юм уу? Эрт наснд нь хэрхэн хоолнд оруулах тэр улсаас батлангуудаа тэрийгээ дагаж мөрчдөг. Тэрэн дээр энэ юу яаж буусан байт юм? Үгүй яг ерөнхий л байт юм л да. Тий олон төрлийн хоол хүнс хэрэглүүлээрэй гэл ерөнхий байна. Гэтэ тэр олон төрлийн чинь дараалал гэдэг чинь бас чухал л да. Бор хоол 6 сараас ихтэй гэж хэлэхдээ нөгөө бантантайгаа л явж байгаа юу? Ер нь үгүй яг бантан гэж заахгүй шүү дээ. Одоо ийм бүлгийн хүнсийг одоо олон төрлөөр хэрэглүүлээрэй л гэж байгаа. Тий. Та зүгээр ойр тойрныхоо хамаатнууд дээр ч юм уу те анзаарвал ер нь бор хоолнд оруулахад нь бандангаар эхэлж байгаа тохиолдлууд байна уу? Байна штэ. Тий. Би ч гэсэн өөрөө хүүхдүүдийг бас бантан л өгч өсгсөн штэ. 6 сартаагаас нь те. Тэгэл тэр ч бас хүнд үйштэй өмхийгээр бааш гэлээ. Тий, яг үнэ. Тэг яг хоо сүүлийн үед бас онлууд гарч ирж байна л да те. Бантан болвол бидний хувьд тийм сайн хоол биш ээ. Гурилтай зүйлс эннээс татгалзах хэрэгтэй гэд. Тэгэхээр яг хоо энд ингээд онол практик хоёр дээр зөрүүтэй байгаа зүйлс байна те. Тэгэхээр та энэ дээр юу н аль талд нь байгаа? Би бол ер нь бантангаас татгалзах хэрэггүй л гэж боддог. Яагаад вэ гэхлээр одоо жишээлх юм бол хүүхд ч одоо маш хурцтай өсөж байгаа шүү дээ тий. Бид нар ч одоо нэг өндрийг ингээ хэмчихэд хүүхчүүд 50 см гардаг лөө. Орчимтэй гэх. Тийм тэгэнгүүт чинь одоо хэдэн сарын дараа ихт чинь ингээд бүр Тэ амар уртцсан. 80 болоод. Тий 80. Тэг бид нар том хүнээр бодоход чинь чи юу вэ бүр амар хурдан өсөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин тэр өсөлтийг дэмжихийн тулд илчлэг энерги хэрэгтэй. Тий. Тэгэнгүүт тэрний гол их үсэр гэвэл бас гуйрал байгаа байхгүй. Ер нь бол гуйрлыг хасаал гэх юм бол хүүхдийн өсөлт багасна шүү дээ. Тий. Гэхдээ тэр нүүрс усандаа байгаа. Нүүрс ус гэдэг томьёоноос ярьж байна үү? Тэр томьёоноос ч ярьж байна. Дээрэс нь яг одоо сүүлийн үед нөгөө глютенд мэдрэг гэл те гурилыг битээ. Тэгээд тэр чинь бол одоо тэр глютенд мэдрэг болцсон өвчтөй хүний тухай штэ. Түүнээс биш зүгээр ив ирүүл савсар байгаа хүний тухай биш штэ ерөөсөө те. Тэгээ хүүхэд чинь бол угаасаа л ихээс тэгээд ирүүл төрсөн хүүхдүүд бол ямар ч асуудалгүй штэ тэр гурил бантан болгож идэх. Тэгээ бид нар нөгөө хэтрүүлсэн хэрэглээтэй хүмүүсийн тухайд энэ зүйлийг хасах гэдэг өнцгөөс ярьж байгааг нийтийн хэрэглээнд эрүүл хүн дээрээ энийг хэрэглэхэ болоо гэдэг. Яг үнэ. Бас юм ялгаатай байх шиг байна тийм. Ялгаатай. Энийг харин маш одоо анхаарч ойлгох хэрэгтэй тий. Түүнээс биш одоо энийг хасаа гэдэг чинь эрүүл хүний хувьд юм уу олон нийт бүгд дагаж мөрдөх ёстой мó гэдэг ялгах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд би бол энэ дээр одоо хүмүүс жишээлбэл гурилнаас ч юм уу будаанаас ч юм аагаад хүүхдүүдээсээ ингээд тэрийн хоолноос нь хасах юм бол өстой эрүүл өсөлтийн тэр хурдд нь шууд нөлөөлж. Манайх хөдөө өвөө эмээ маань мал дээр цустаг байсан газар руугаа явхлаар саахалт айлд маань Баянгуйх гэж нэг айл байсан. Би анх удаага тэдний идэж үзсэн хоол. Одоо таны хэлж байгаагаар бол хамгийн зөв хоол болох гэж байгаа байхгүй юу? За тэр хоол юу байсан бэ гэхээр надад бол тухайн үедээ би хүүхэд байсан. Бусад хүүхдийн л адил өөр амтнд дуртай. Гэхдээ тэр үед бол өдөр нэг их өсөөд орсон чинь ийм хоол байсан байхгүй юу? Сүйтэй лавшаа.
Тийм шүү дээ. Говийн хэдийн тий. Тийм. Тэгээд тэр айл бол одоо сүйтэй лавшаа хийцэн. Мах байдгүй. Тэгээ мах бэсүүгүйгээ би бас сайн санахгүй. Тэгтээ сүйтэй гурил тассан гурилтай л хоол байгаа байхгүй. Тэгээд би бол тухайн үедээ яаж идээд дуусгаснаа мэдэхгүй. Гэхдээ надад үлдсэн мэдрэмж нь болохоор за энэ хоол бол надад ханилахгүй маань аа л гэж тий. Тэгэхээр ингээд айгу сонио хоол уус тий. Сүү тэгээд гурил хоёрыг нийлүүлээд 100-ны дэлгэр цагталтаа. Тэгэхээр чин махаа асцсан байгаа нь ойлгомжтой байна тий. Тэгэхээр энэ бас эрүүл мэндэд сайн л хоол байсан байна уу? Ерөнд л боломжтой л хоол шүү дээ. Тий. Сүү чин одоо махыг орлчин. Тий. Тэгээд гурил гэхэлэр чи одоо нүүрс усны тий гол их усөр гэдэг боломжийн. Одоо харин тэгээд яг сүүлийн үед байгаа онлууд нь ингээд болно болохгүй дээр явхлаэр яалтчгүй хэтрүүлийн хэрэгэлсэн тохиолдолд юу ч болохгүй байгаад байдаг. Ерөөсө тэрийг л харин айгүй ойлгох хэрэгтэй хүмүүс те. Болно болохгүй гэхээсээ илүү зүгээр л зохистой хэрэглээ гэдэг л айгүй чухал байхгүй. Болно болохгүй ерөөсө биш. Одоо болно гэж байгаа хүнсийг хит их хэрэглээл ирвэл болохгүй л болно шүү дээ. Одоо та яг сүүлийн үед гадуур явж байгаа онлууд болон бусад бид нар хүнснийхээ хэрэглэн дээр нэмэх шаардлагатай байгаа буюу дутуу хэрэглээд байгаа хүнснүүд дээр нэг нийтлэг хандлага ажиглагдаж байна уу? Ер нь ажиглагдана. Тийм. Монгол одоо ийм их малтай орон мөртлөө жишээлбэл сүү цагаан эдэний хэрэглээ айгу бага. Тэрийг бол яалтч байхгүй бид нар уг нь зайшгүй нэмэх шаардлагатай. За энэ аюу олон талаар байхгүй одоо жишээлх юм бол тэр олон бичил битэн эднээс гадна те одоо тэр сүүний уургийн төгс чанарч гэдэг юм уу сүүний одоо ялангуяа бэлчээрийн малын махны сүүний тосны өрмөц чанарч гэдэг юм уу те за тэгээд дээрэс нь юу байгаа одоо жишээлбэл аарвал эднэр уг нь идэх айгүй чухал яадаг бол сүүлийн үед чи бас анзаарч байна уу хүмүүс ингээ ахтараагаа айгүй ахуулдаг болчихсон. Ингээд багтахгүй дараа аманд нь багтахгүй болоод тэр чи хатуу юм идэхгүй болгож тэгж байхгүй угаасаа ирүүний хөгжил нь ингээд багасаад тийм тэгэнгүүт ч одоо Монгол ирчүүд гэж тэгэхэд жишээлбэл ингээд өргөн шанаатай тий одоо ямар дүрслэл байдаг лээ дээ тэр чи одоо алга болох гээд шүү дээ юм шөвгийсэн хүмүүс болох гээд шүү дээ гих мэдчлэн ингээд айгүй олон талын луг нь ач холбогдолтой л доо мэдээж энэ олон жилиг шалгараад ирсэн юм чинь яалтч байхгүй л ач холбогдолтой л байгаа байхгүй тийм. Тэгээд хэрэглэн багаснаар үр дагаварт нь энэ нөгөө баруунаас орж ирсэн. Тийм. Сонин шин нэр томьёотой хүчнүүдийн л асуудал болоо. Өөр нь тийм шүү дээ тийм. Тэгээ зөөлхөн хүнснүүд хатуу бидэхэд хүмүүс айгу дургу болцсон ба шүү дээ тийм. Ширээн дээр Харибо тавиад, ааруул тавиад сонголтоо хий гэдэг юм бол хүүхдүүд бол мэдээл Харибо гол юм л да тий. Харин тэр жоохон харамсалтай байна. Айгу юм шудрагус тулаан байгаа байхгүй тий. Ер нь тийш дээ ингээд харахад амтчгүй өнгөчгүй. Хатуу эсэглэн тэгс нөгөө талд нь зөөлхөн амар гой амттай өнгөлөг тий. Харин тий. Тэгснэ бүх төрлийн хэмжээгээр савлагдчих марлагдц тий. Харин тий. Тийм л байна л да. Тийм тэгэхээр энэ л хамгийн амар бидний давах хөстөө даваал болчихж байгаа юм. Яг одоо нөх хүнсний инноваторууд гээд ер нь хүнсэнд бас гоё инновац шингээж болно шүү дээ. Тэр ааруулыг чинь бас өөрөөртэй инноватор юу шингээгээд бас хийж болох талаар бодох хэрэгтэй л байх л та. Болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Яг үнэ. Тийм. Та одоо шин судалгаараа орцсон гэж сонссон. Шин судалгаа чинь ер нь ямар чиглэл рүү явах гэж байгаа гэлээ? Шин судалгаа болохоор одоо ийм чиглэл рүү явах гэж байгаа. Манай шин судалгааны нэр болохоор ерөнхий нэр нь болохоор Microverse гэдэг нэртэй. Тийм. Одоо залуучууд үзэж байгаа бол Metaverse за залуучууд гэхгүй манайхан ч нэг хэсэг Metaverse-д газар мазар аваад буу юм болов шүү дээ. Microverse гэж юуны тухай гэхээр бичил ертөнцийн зөгцөн амьдрах зөв тогтолын тухай байхгүй. За. Тийм. Тэгэхээр нөгөө л бидний өмнө хийсэн хэсэг цагаан эдэ гэдэг шүү дээ, тий.
тэрэн дотор байгаа бичил битнүүд за тэгвэл тэр бичил битнүүд чинь яаж хоорондоо зохицож амьдрд юм бэ гэдгийг судлах гээд байгаа да. Тэгээ тэр нь ямар онцлогтой яагаад ийм асуудал гарч ирж байгаа гэхээр одоо жишээлбэл бид нар үйлдвэрийн тараг авна шүү дээ. Тэгэхээр 1-2 төрлийн бактеритэй байдаг шүү дээ. Тэгээд тэр таргийг за тэр таргаар ингээ хөрөнгөлөө тараг үрлээ гэхэд удаан ингээд дахин бүрж болохгүй явандаа ингээ сулбаагаад нөгөө тарагны бит байдал чинь тэгээд ерөнхийдөө тэр бичил битнүүдийн итгэх нь буурж гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр 1-2 төрөл хоорондоо хөтөлцөөд амьдрдгүй л байхгүй. Одоо хүн чинь ингээд нийгэм олуулаа амьдарч те ингэж байх ёстой шиг бичил ертөнцид байгаа тэр амьд организмууд бас олуулаа хоршиж зогцож амьдрах ёстой байт юм байна л да. Тийм учраас одоо жишээл Монгол тараг тэр 5000 жилийн урт түүхийг даваад өнөө цагт ирж чадсан байхгүй. Яг тэгвэл тэр дотор исэн бичил амьд организмууд олуулаа байсан. 1-2 төрлийн ялгаад бид нар ингээд нөгөө үедээ дамжуулна гэвэл тэр бүтэхгүй асуудал байхгүй. Тэгэхээр тийм л юм судлах гал. Та бүр тэгээд тэр ертөнцийн судлах гэдэг юм шүү дээ. За арайч ертөнц шээ. Зогцсон байдлыг нь гэхэлэр тийм яг ийм л ах одоо ертөнцийн гэхэлэр ч одоо бүр амар олон одоо дэлхийн 8 тэрбум хүнтэй гэвэл хүнээр бодвол 8 тэрбум хүнийг судлах гэж юм шиг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм биш л дээ. Яг бүлэг тэ дотроо ингээ бүлдэг зүйлээ шүү дээ. Монголын хүн жишээлбэл Оросын Төв Азийн авж байгаа. Яг үнэ тэг яаж динамиктай хоорондоо. Одоо хүн бичил биетэй тоолуулъя гэвэл яаж тоолуулдیں۔ Ямар шинжилгээ өгвөл миний ходоодны орчин ирүүл бичил биетнээ юу? Ер нь бол өтгөнийг аваад тэгээд тэр өтгөн дотор байгаа гений материалуудыг шинжилвэл. Өтгөн дотор ч амьдч бактери байна, амьгүй ген нь ингээ явж байгаа. Тэ одоо нөгөө хүнээр бол одоо цогцсон явж байгаа. Бактериуд шүү дээ. Тэгэхээр тэдний одоо геныг ингээд тодорхойлдог байхгүй юу? Тийм тэгээ ямар төрлийн бактери ямар зүйлийнх байна гэдэг генетикийн дараалалаар нь тогтоочдөг. Тэгээ бүглэглээд тэг ингээ харьцаанууд гаргадаг байхгүй юу? Ямар харьцаатай байна. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За та анзаарах юм бол манай эмийн сангаар борлуулж байгаа эсвэл ийм болон одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг газруудаар байгаа хамгийн бас эрэлттэй хүмүүсийн тогтмол авч хэрэгжилж байгаа зүйлс байж магадгүй. Тэр нь юу вэ гэхээр ашигтай бактери гэдэг зүйл баг тийм. Тэгээ ашигтай бактери хэрэглэнгуут хүнд өөртөө өгөх мэдрэмж нь тэр дороо мэдэгдэхгүй. Гэхдээ би хүн болгоныг шинжилгээ өгвөл бактери тоолуулаад байдаг гэж би бодохгүй байна. Тэгэхээр яг энэ нэг тийм зах зээл байгаа байхгүй тийм. Тэнгуут тэр дотор ашигтай бактерийн тоо ярихад тэр бумаараа яригддаг болсон тийм. Тэдэн тэр бумтай энэ сайн гинэ гэл. Тэнгуут энэ зүйлсий чинь яг ижлэхэн эффектийг цагаан эдээ агуулж байгаа гэд яриад нь штэ. Ясемэн дээр тэр ашигтай бактери гэдэг зүйлийг худалдаж авч хэрэглэх цагаан эдээгээ хэрэглэх хоёрыг л бид нэр яриад байгаа байхгүй юу? Цаагаараа тий. Тийм штэ. Тэгэнгუთ энэ ашигтай бактериуд дээр ер нь яг амьд би одоо хэлж мэдэхгүй байна л да. Та нар би тайлбарлуулах гэдэг байгаа зүйл нь эмийн сан худалдаалж байгаа пакетлцсан гэдэг нэг юм зарим нь нунтаг ийм зүйлийг энэ дотор амьд ашигтай бактери байна гэж хэрэглэхлээр би сүү юм ааруул цагаан эдээ аваад ингээ харьцуулахлаар аль нь илүү амьд зүйл байгаа гэж итгэж гин гэдэг юм бол би мэдээж тэнийг юм болохоор гэж шүү дээ. Энэ тараг ааруулаад хэлэх гээд байгаа байхгүй. Гэрт нөгөө эсгэж боловсруулсан. Тэгэхээр та энийг ер нь технологийн тухайд хэлээд өгөхгүй яг. Ер нь бол яг юу за бид нар одоо тэр сүүн төрлийн те цагаан эдний хүнсийг амьд хүнс гэдгийг хараа шууд мэддэг. Яг дөнгөл тэр чинь нэг хэлбэрээрээ байгаа л байдгүй шүү дээ те эсэн саган тийм муудан гэдэг чинь амьд хүнс гэдэг нь мэдэгдэж байгаа байхгүй. За тийм эмийн сангуудаар зарж байгаа
пробиотикууд гэхлээр би бас өмнө нэг хэлжсэн юм а. Гэхдээ би дахиад хэлчихье гэж бодлоо. Пробиотикууд гэхлээр яг амьд бактериуд. Гэхдээ эмийн сангаар зарж байгаа зүйлүүдээ бас сайн уншиж авах хэрэгтэй. Яг гэвэл тэнд пробиотик буюу амьд бактериудыг хатаацсан тийм бактериуд байна. Эсвэл постбиотикуд байна. Постбиотик гэдэг маань амьд бактерийг үржүүлж агаад тэгэнгүүт чинь тэд нар чинь ингээд юмнууд ялгаруулна шүү дээ, тий. Тэрийг бас хатаагаад тэгээд бас яг одоо хүмүүс ингээд харахаар постбиотикуу пробиотикууд ялгадаг юм бэл. Тий. Би бол бүр ялахгүй. Одоо таны хэллэлээр би харин харах хэрэгтэй мэн гэж бодлоо. Тэгэхээр би харин яг хэлье гэж бодсон. Тэг яагаад гэсэн чи би бас нэг манай нэг солонгос хамтрагч дээрээд энэ ингээд юу арьс мэс гоо сайханд айгу хэрэгтэй пробиотик ингээ биелгэлэхгүй юу. Тэгээ солонгосоор ингээ бичсэн. Тэгэнгүүт нь Google дээр ингээ уншсан чинь пробиотик биш постбиотик байгаа байхгүй. Постбиотик бол амьд бактери байхгүй. Бактерийн гаралтай зүйлүүд байна. Тийм болохоор одоо жишээлбэл амьд бактери уу пробиотик уу постбиотик уу гэдэг яаж болох вэ гэвэл амьд бактеритай хуурай бэлтгэл дээр хэмжээ байна. Нэг одоо грамманд тэдэн тэрбум бактери гэж хэмжээ байх ёстой. Тэгвэл амьд. Тэгвэл хуурай мөртлөө амьд байх юм уу гэсэн асуудал гарч ирж штэ тий. Амьд байна. Тийм яа гэвэл бактериудыг одоо бид нар чи хүний эсийг хүнийг бараг өөрийн хөлтөөгөд хэдэн зуун жилийн дараа сэргийх гэдэг үстэй. Тийм. Тэгэхээр тэр хүн чинь эргээд амьдарчин гэдэг чи амьд үстэй. Яг тэрэн шиг л юм хийдэг байхгүй. Бактериудыг огцом хөлтөөгөд тэгэл хатаачдаг. Тийм. Тэгээд тааламжтай нөхцөлд орохдоо нэг бактериуд чинь сэргийдэг. Амьд. Тийм. Гэхдээ түрүүний хэлсэн тийм нөгөө постбиотик уу пробиотик уу эсвэл бүр даашаа парабиотик гэдээ бас нэр том яагаал та. Ингээд тэдрийг ялгаж авах хэрэгтэй юм л та. Тийм ээ. Тийм. Нөгөө би ухаандаа ингэж бодсон байхгүй. За зарим нь бол яг нэг юм аквариум дотор байгаа жижигхэн загаснуудад ингээд нунтаг хоол өгөхлөр ингээд иддэг штэ тий. Тэрэн шиг тэр нэг нунтаграхуу юмнуудыг нь уухлаар л миний дотор байгаа бичил үйтнүүд зүгээр сайхан яг иддэг хүнснүүд нь ороод ирэнгуут гоё түлжэл би энэ сайжраал. За манай эд нь одоо нэг пив уултанд бол өгөхээргүй боллоо. Бэртаа болоод үлдэм болол гэдэг төсөөл авч исэн байхгүй. Зарим нь бол тийм хүнс маягаар те тэр. Эсвэл яг амьд юм ороод тэр дотор үржих гэхээсээ илүү тэгсэн чи таны сайн хэлж байгаа зүйл юм байна л да. Хатаацсан байгаад тий. Тэгээд зарим нь бол шилэн савлгаатай байхгүй. Би тэр шилэн савлгаатай байгааг нь илүү магадгүй тэр хадгалалт нь амьдаар нь барьж ах тий. Түүнээс цаас маас ил байгаа юмнуудыг бодглохлоор ээдэ гэж бодоодсэн. Тэгвэл тийм учиртай байна. Парабиотик, пробиотик, постбиотик тий. байх нь шүү дээ. Тий. Тэгээд одоо нөгөө тэр солонгосын жишээлбэл гоо сайхны юу гэсэн чинь постбиотик. Ягаад гэвэл тэр ашигтай бактериудыг үржих явцад нь түрүү нөгөө сүү тарганд ингээд уурган задраад те даралт бууруулах ч юм уу ааруул эдэр тийм пептидүүд болдог гэсэн шүү дээ те. Тэрэн шиг тийм бодисуудыг аваад бактерийн бэлтгэлээ гэж зардаг байхгүй юу. Тийм. Гиснээс манай Монголын хоол зүйчтэй холбоо ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна? Манай Монголын хоол зүйчтэй холбоо гэж ер нь бол шүү дээ уг нь 13 оноос байгуулагдсан. Тийм. Тэгээд хоол зүйн салбарч байгаа айгүй залуу шүү дээ Монголд тий. Тэгээ анхны төгсөгч чинь 2005 оноос төгсөөд одоо л нэг ерөнхийдөө яг ингэ талбарт тий ингээд байр сууриа тий олоод мэрэгшээд яаж байгаа. Тэгвэл бидэрт хийсэн ажил зөндөө байдаг. Шимт хичээлийн боловсролын чиглэлээр бол бид нар одоо нүүбийн хүүхдийн сан тий боловсролын яамны захиалгаар одоо 10 жилд шимт хичээлийн боловсролыг яг ингээд үе шаттайгаар яаж болох вэ гэд юу хөтөлбөр гаргахад оролцсон. За дээрээс нь сургуулийн өмнөх боловсролд бас шимт хичээлийн боловсролыг яаж олох вэ гэх системтэйгээр тий гэд байна. За дээрээс нь ер нь ингээд хүнсний улсын хүнсний бодлогод тий
шимтгийлийн асуудлыг яг яаж авч үзэх юм. Энд чинь бодлогоороо бас бид нар чинь хүнсний үйлдвэрлэл бүх юма төлөвлөж тэ хүн амын нэг шимтгийлийг хангах зорилготоор төлөвлөдөг ба штэ. Тэрэн дээр одоо яаж оролцох уу гэл ингээл хийсэн ажлууд зөндөө байна. Тэгээ бас спортын салбар руу. Спортын салбарт байна. Тий. Сая одоо өнгөрсөн 2 жилийн олимпийн циклд хоол зүйчт маань ажиллалаа. Одоо туршлах чаад тий. Ерөнхийдөө бас байна. Гэхдээ хүн хүч хүрэхгүй байна. Цөөхөлөө байна. Аль салбарт хүний нөөцийн дутагдaltaй гэдэг тийм. Тэгээд ялцгүй эсвэл хин нэгэн давхар малгай өмсцэн те нэг хоол зүйчээ чигээ тэнд бас амьдралаа авахын тулд авч явахын тулд өөр нэг зүйл хийгээл явж байгаа те. Яг оноо. Юун дээр одоо хин нэгэн зүгээр хоол зүүж болъё гэд хоёр дахь мэргэжлээсээ орж ирээгүй танаа дээр юм бага хэмжээний цагаар бэлтгэдэг тийм сургалт хөтөлбөр байдаг. Яг оо ер нь хий гэж бодцоо. Гэхдээ хоол зүйч болгоно гэж болохгүй. Яг бол хоол зүйч ч өөрөө яг мэргэжлийн сургуульд те сураад төгсөө диплом аваад хоол зүйч болно. Зүгээр сургалт. Тийм. Одоо яг хоол зүйн чиглэлээр жоохон гүнзгий мэдлэг эзэмшээ гэвэл тийм сургалт бид нар хийж хувь хүнд нөгөө хоол зүйчийн мэргэжлэр ажиллах биш хувийн түвшинд байх юм шүү дээ. Тийм. Хийх гэл бас сүүлийн 2 жил бас нэг янз бүрийн хэлбэр оролдож үзсэн. Тийм. Тэгээ хөдөө орон нутгийнхан ч хотод ирж чадахгүй жишээлбэл онлайнаар яах уу ч гэдэг юм уу, биеэр яах уу гэл бас үзчихлээ. Ерөнхийдөө миний мэдий гэж бодож исэн зүйлс бол энэ хүрээд өндөрлөж байна. За таны хэлхийг хүсэж исэн зүйл байвал бидэнд хэлж нэг хишиг болооч. За яг нэг хоёулаа нэгэнт бас энэ сүү цагаан эдэний хэрэглээ гэд ярьсан болохоор бас ганц хоёр нэмэлт мэдээлэл өгье гэж бодлоо. Тийм. Жишээлх юм бол одоо сүүлийн үед бас хүмүүс юм шинэ өрөм их иддэг болж тий. Өрөмчин гоё шүү дээ тий. Амар гоё харин тий. Тэгэнгүүт саяхан бас бидний хийсэн судалгаанаас өрөмнөөс бид нар бактериуд ялгаад өрөм гэхлээр хүн тосол гэж ойлгож байдаг тий. Гэтэл нөгөө нэг уламжлалт ахуй чинь нөгөө бичил битнүүд ингээ эргэлдэж байдаг гэдэг чинь өрөм хүртэл бактеритай. Жишээлбэл тос задлдаг. Бактериуд тэнд л амьдрын шүү дээ. Тосыг идэж тий. Тэрийг хүн ингээд идэх юм бол бас хүний тосыг тий ингээ задлахад оролцсон шүү дээ. Гээд ингээ өрмөц бичил битнүүд байгаа байхгүй юу? Тэгээд одоо сонсоо манайхаа энэ нөгөө өөх тосоо таслая гэж байгаа бол танд байхгүй байгаа зүйлийг чинь өрмөн дотор байгаа нөхөд чинь бас байх байхгүй өрмөөр дамжуулж ороод тийм. Тэгээд өрөмчөө өөрөө тос тэгээд яг хуу малын гаралтай тос ингээ хансан тос ихтэй гэл яригддаг л да. Гэхдээ тэр дотор бас ингээд ялангуяа бэлчээрийн малын сүүгээр хийсэн ингээ өрөм болохоор өрмөц тостой байдаг байхгүй. Жишээлх юм бол транс тос. Тийм хүмүүс чинь транс гэхэлэр ч өстой нөгөө бактери гэхэлэр пупа өвчин гэдэг шиг транс тус гэхэлэр пупа гэдэг байгаа шүү дээ. Гэтэл яг одоо энэ бэлчээрийн малын энэ сүүний тосонд байгаа транс тоснууд өвөрмөц тийм зохиомл транс тостой төстэй биш. Өөр төрлийн транс тоснууд тэрний эргээгээд зүрх судастай эрүүл мэндэд эдэрт айгүй хэрэгтэй. Тийм байгаа байхгүй юу? Тийм. За тэгээд өөрчлөн гэх юм бол гэдэг яриад байвал үгэн зөндөл юм байна л да. Одоо түрүүний нөгөө аарц ааруул гэхэд тэр уургийн бүртлүүд аягүй өвөрмөц пептидүүд үүсгдэг тий. Одоо хүний дахиад дархлааг идэвхжүүлдэг ч гэдэг юм уу, дэмждэг ч гэдэг юм үйлдэлтэй тийм зүйлүүдийг байна. Та ингээд сая пептид гэсэн чинь санаанд орлоо л доо. Ингээд баруунд бий болсон байгаа хөгжил нь ахуйгаасаа хитрхи холдоод artificial буюу гар аргаар ямар нэгэн аргаар олшруулж авсан зүйлсээ хэрэгэлдэг болоод эрүүл мэндийн аягүй олон асуудлуудтай нүр тулсан шүү дээ тий. Тэгээд одоо юу болж юм гэхээр саяны таны ярьж байгаа пептид агуулсан буюу одоо органик хэлбэрээр байгаа пептидүүдийг бид нар яаж хэрэглэх үү тухай ярьж штэ тий. Тэгсэн чинь тэнд пептидүүдийг гаргаж аваад шууд тарьдаг болцсон байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд яах юм бол бүх зүйлд зориулсан юм гоо сайхан нөхөн сэргээлт одоо юу гэдэг нь өөх хасах масах гэдэг ингээд нөгөө эцсийн бүтээгдэхүүнүүдийн шилэн хоргон дотор ийцэн тариа байдлаар хэрэгэлдэг болсон тийм одоо мод үүссэн ба штэ. Тэгэхээр ингээд
харах юм бол манай ахуу бид нар ахуу руугаа буцахад тэр хөгжсөн хүмүүсийн буцаж байгаа чиглэл дээр л очих гээд байгаа юм бол тэгснэ хамаагүй органик хэлбэр шүү дээ. Тий. Одоо ч тэгээ бас ийм тасархаа тийм ганц пептид гэж ингэж чиглэсэн үйлчлэл байхаас одоо нийлүүлье гэсэн чиг хандлах руу явж байгаа шүү дээ. Ер нь тий. Хоол зүйч гэсэн одоо ингээл нэг л бас тасархаа чиглэлүүд байсан шүү дээ. Ер нь бол тий. Одоо бол бас ингээд комплекс нийлмэл байх хэвээр гэдэг л чиглэл рүү явж байгаа хгүй. Тэгэхээр бид нар одоо хөгжлөөсөө одоо хоцсорно гэхэд цаашаа гэхдээ одоо энэ өндөр хөгжилтэй орнуудын хурдаар яваагүй нь бас азтай байгаа байхгүй тий. Харин тэгээд энийг нөгөө дахин таних хэрэгтэй болж байна л дээ. Гэхдээ бид нар чинь гадны телевиз радиогоор үзэж байгаа харж байгаа мэдээлэлээр нөгөө хэдийгээ дахин шүтээд тийшээгээ явах нь зүйтэй гээд байгаа боловч тэгээ одоо нөгөө барууны орнууд чинь нийлмэл бүтцийг яаж үсэх вэ? Яг нь өөртөө тэр нийлмэл юм устгацсан юм чинь. Ганцаар нь ингэж судалж ч юм уу эсвэл хэрэглэж ингэсээр л анхаарлаа хандуулсаар байгаад тий. Гэхдээ саяны бидний ярьж байгааг бити буруугаар ойлгоорой. Нөгөө хөгжихгүй эндээ үлдъя гэж байгаа юм биш. Зүгээр уламжлалт зүйлсийг бид нар хадгалж үлдэх замаар хөгжлийнхаа хүрий гэж байгаа цэг дээрээ гээхгүйгээр авч очих тэр замыг л ирэлхийлэх хэрэгтэй байна. Тэг бас уламжлалт зүйлийнхаа үн цэнийг ойлгох. Тий. Тэгэхгүй бол бид нар одоо яг хоцрогдсон юм шиг тэгэл ингээл өөрхөдөө биш байхгүй. Бидний харин уламжилж орчин цагт маш үн цэнтэй болж байгаа. Тэрийг айгу ойлгож, хамгаалж, хайрлж, хадгалж тий. Тэгээд уламжлуулж үлдээж тий. Яг үнэ. Одоо нөгөө хөдөө орон нутагт ингээд малчд байхгүй залуучууд эмэгтэйчүүд нь бүгд ихтэй сургуулиар яваад эрэгтэйчүүд нь хүнтэй гэрлэх гэсэн чихэн олдохгүй юм гэдэг чинь харамсалтай зүйл байхгүй тий. Энэ бүлэг болгоны чинь устгах нь шүү дээ. Тий. Тэгээ нөгөө талаар одоо түр нөх хүнсний бодлого гэмэрсэн шүү дээ. Энэ дээр ингээд яг масс үйлдвэрлэлийг бодоод үйлдвэрлэгч нар жишээлбэл ингээ малчтаас сүүгийнтэй мөнгөөр мөнгө төлөө авж шүү дээ. Тэгэхээр за малчд чинь малчны хөдөлмөр бол тийм амар хөдөлмөр биш хэцүү. Тэгтээ одоо төшөл малчд за ингээд тарга арга өөр эсгэж яхаар сүгээл зарч гэх тэг чин одоо нэг үе өнгөрөнгөд хоёр дахь үе гэхлээр чинь нөгөө уламжлалаар хийдэг юунууд чинь мартагдсан шүү дээ. Тий. Тэгэхээр бас энэ том үйлдвэрлэгч нар ч гэсэн бас энийг бас жоохон бодолцох хэрэгтэй л юм шиг санагддаг байхгүй. Тэгэхгүй одоо ингээл мөнгөний нөгөө сүүгийн хуу хамыг гэхлээр цаана бид нар алдж байгаа бидний уламжлал ямар valuable ямар үн цэнтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Яг энэ өгүүлбэрээр энэ подкастыг өндөрлөе гэж бодлоо. Бодгол хэрэгтэй гэж. Тэгэхээр юу гэж юм гэхээр та ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө эргэцүүлж бодож үзэх хангалттай мэдээллийг авсан уу гэдгээ нэг удаа шалгаж үзээд шийдвэр гаргахаас өмнө дахиад нэг бодож үзээрэй гэдэг санаагаар энэ удаагийн дугаараа өндөрлөе гэж бодлоо. Таны мэддэг зүйлсийг ярьсан байж магадгүй, сонссон зүйлсийг ярьсан байж магадгүй. Гэхдээ итгээд шийдвэр гаргахдаа заавал мэдэх ёстой нэг үнцэг байсан юм шүү гэдгийг сануулъя. Таны амьдралд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Сони шиг ихтэй маш баярлалаа. Дараагийнхын судалгааных нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Дуусмах за бидэнд мэддэг дээрээ. Тэг нэ. Тэгээ мэдээллийг нь түгээхэд бид бэлэн байх болно. За баяртай. За баяртай. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.